сайн байцгаана уу? Гетэ сургуулийн 11-р ангийн сурагчид төслийн нэр e-scooter металлыг дахин боловсруулж ирсэн. Манай баг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр 9 сарын 20-наас эхэлж бүтээлээ туршиж эхлээд одоо өдийг хүртэл явсан байгаа. Та бүхний камерт харж байгаачлан энэ бол бидний туршилтын загвар дөнгөж эхлэх гэсэн үг. Нэг анги эцтэй нэг 11 C-ийн 3 хүүхэд тэгээд 11 А-гийн нэг хүүхэд байгаа тийм. За тэгээд батарей маань болохоор өдрийг Libo гэдэг батарейг гагна одоо зис утсыг ашиглаад тэгээд скутертэй тохирох чадaltaй батарейг гаргаж чадсан билээ. За ер нь бол батарей нь 1000 ваттын батарей. Тэгээд ер нь бол моторынх нь хүч нь одоо хэрүүл харуулж байгаа. ойролцоогоор 1 кВт. Тийм болохоор ер нь бол заавал 16 үрчиж унах гэсэн нэг амир айгаад тах юм байхгүй. Тэгээд ер нь бол хүүхдүүд унж болно. За тэгээд ерөнхийдөө бол арам нь бол тэгээд жижиггүй юм жоохон хүүхдүүдийн ундаг гэсэн дугуйнуудыг ингээд хаягдл төмөрүүдийг нь боловсруулад өөрсдөө гаргаж аваад гараараа гагнаад ингээд хийсэн байгаа. Тэгээд энэ ингээд та бүхэн энэ харж байгаачлаа болт молтны хүртэл гагнаасны уул мөр айгүй их байгаа. Зурагдсан ингээд янз янз зүйлсэн. Уул нь бид нар энийгээ буудсан л та. Гэхдээ ингээд хийж явах явцдаа ингээд будаг нь ялчгүй зурагдлаа тэгээд. Энэ дугуйн болохоор ингээд ерөнхийдөө бол ийм хаягдл бас дугуйнуудаар хийсэн байгаа. Энд тэмдгээд орхицсон, жоохон цоорсон байвал тэрийг нөхч жагаад хийсэн байгаа. Тэгээд бусад бүхэн материалуудын болохоор бид нар өөрсдөө ингээд энэ тэнд тийм зах төмрийн хог хаягдлын тэр байх юм бол тэндээс нь харж байгаа тохирохыг сонгож аваад тэгээд өөрсдөө тохирох болтуудаа олж аваад хийсэн байгаа. Ер нь бол нэх хүнд биш. Ер нь бол хүүхдүүд бол гайгүй өргөчхөр загварууд байгаа. Нэх ойролцоогоор нэг 15-6 хавцал байгаа. Тэгээд нэг хурдтай биш болохоор түрүүн манай багийн шүү ярьсанчлан ингээд заавал насны хязгаар гэсэн юм байхгүй. Нэг хурдтай байхгүй. Гэхдээ таныг бол ямар тал байсан? Хичээл сургууль эсвэл өдөр тутмын ажлаа амжуулах чинь тэгээд тусдын болоо явж ичүүл чаднаа. Сайжруулах гэж байгаа нь ерөнхийдөө бол ингээд артт нь чиргүүл хийн гэж ярьсан. Тэгээд энэ чиргүүл нь болохоор нэг давуу тал байгаа нь болохоор та ингээд хүнснийхээ өдөр тутмын бүтээгдэхүүн янз бүрийн авч явах ачаа тийш байх юм бол тэрийг зөөгөөд аваа явах боломжтой. Тэгээд энэ нь болохоор дотроо хаалж болно, эсвэл хөрж болно, хөрөгч болж болно гэсэн үг. Тэгэхээр хэрэг та ямар нэгэн байдлаар ийм хоол хүнсний зүйл авах юм бол тэр чинь халуунаар нь хөрөхгүй ингээд авширж иж болно гэсэн үг. Эсвэл та ямар нэгэн байдлаар ийм хүүтэнд хадгалах зориултыг хүнсний бүтээгдэхүүн төр авч ивж байгаа юм бол тэрийг магадгүй ингээд халуун зун мууны үед ингээд муутахгүй авч явах боломжтой. Яг одоо бүтээсэн зардал нь бол нийлээд 175 мянга болж байгаа. За тэгээд мэдээж ашигын маржин гэдрээ гэдээ бодохоор 230 мянгаар яг цацал дээр гаргаж удаж байгаа. Эдгээр болохоор бидний бүтээсэн бүх юмнууд болохоор хаягдалч гисэн бас тодорхой хэмжээний бид нар өөрсдөө жоохон мөнгө зарцуулж авсан байгаа. Жишээлбэл нь 2 дуугах гэхэд нийлээд 40 мянга, тус тусын 20 мянга. Батарей нэхэд 40 мянга байгаа. Энэ батарей өөрөө ингээд гадуур олдох юм бол нилээ ингээд шууд шинээр нь авлаа гэхэд нилээ өндөр үнэтэй байдаг байгаа. Тэгэхээр бид нар болохоор өөрсдөө хийсэн. Гэхдээ өөрсдөө хийсэн ч гэсэн хаягдал зүйлсүүдээр хийсэн болохоор тэгээд үнэ жоохон доош нь буулуулаад тэгээд 40 мянга авцаа гээд тэр авцаа болгоцсон байгаа. Харин энэ мотор болохоор бид нар болохоор 80 мянга гэж байгаа. Одоо байгаа скрутууд ингээд батарейг нь шууд ингээд ажил руугаа орохдоо аваад орчлохгүй шүү дээ. Зөөврийн биш. Харин энэ батарейны одоо хэмжээг харах юм бол за ингээд ер нь бол зөөврийн тэгээд шууд 2 кабелийг салгаал ажилдаа ороод арзетгийн заз алгалаа. Ажил хийж явах чинь батарейн цэнэглэгдлээ. Буцаа гарлаа. 4 цэнэгтэй скутер байна. Одоо ингээд офстол яг ингээд цэнэглээ болчихж байгаа. Гадаа хөдөө энэ төр явж байхад ингээд бороо мороо орох юм бол батарейгаа яаж хамгаалах вэ гэх мэдээж манай юу байгаа шүү дээ. Ингээд түрүүний хэлжсэн ингээд манай чиргүүл байгаа. Тэр чиргүүлдээ өөрөө ингээд хадгалаад нарныхаа зай ураагаараа цэнэглээд дотроо хадгалаад ингээд аюулгүй аваа явчих болно гэсэн үг. Тэгээ чиргүүлд ер нь болж үйл тэгэл амаржийн эсвэл илүү өөр зүйл ингээд хэрэгтэй зүйлсүүдийг нэмж болно.